өнөөдөр нэг гоё бичлэг хийх чинь сая надад ингээд илгээмж ирсэн байсан бохгүй. Гэртээ ирсэн чинь члооноор сүм мандах гэсэн тийм бүр гахаад би ийм захиагүйтэй гэснээ хин нэг надад бэлэг явуулсан юм. Хин бэлэг явуулав ёо. За тэгсэн чинь би бараг 7 оны өмнө myheritage.ie билүү нэг юм вебсайтаар DNA үздэг тийм тест өгөө гэж захиалсан. Тэгээд яг энэ тест бисээ энийг яг яаж мэдсэн бэ гэхээр collection kit гэж бичсэн бахна. Гэд яг саналаа. Одоо хамсаа задлж үзцгээе. Би зөвхнөөс сонсон. Одоо шүлсээрээ сорц өгнө гэсэн. Тэгээд сорцыг маань тэр лабораторитой одоо ингээд судалж шинжилж үзэж байгаад тэдэн хувийн одоо Монгол цустай ч гэдэг юм те тэдэн хувийн одоо Орос те одоо юу гэдэг Франц, Таиланд, Тайван одоо ингээд улсаар нь ингэж ангилна гэсэн үг байхгүй. Тэр бүр надад амар сонирхолтой санагдаад хийж ин за тэгээд хамсаа гараа. Wow, MyHeritage DNA testing kit гинэ. That's cool. So. Okay. Задлаа. Нүргэн DNA kit activation reminder гэж байна. Би энэ вебсайтн дээр нь аккаунт хийсэн байгаа. Name of person being tested. За би энэ дээр нэр бичих юм шиг байна. For best results, please do not eat, drink, chew gum or smoke for 30 minutes before collecting your DNA sample гинэ. Би сая нэг цагийн өмнө услуулсан байх. Тэгэхээр өгч болно гэсэн үг шүү дээ. Одоо ингээд ус уух ч юм уу, юм идэх ч юм уу, бохиж ажиллах ч юм уу, тамхи татах ч юм уу тиймэрхүү 30 минут битээ гэрээ тэгснийхаа дараа одоо хийхгүй байж байгаад өгвөл илүү сайн үр дүнтэй гэж. Окей. Амандаа ингээд шүлсээ авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд 60 секундын турш буюу 1 минутын турш ингээд тэгээд саунд нэгээд цоочлоод цоочлогч байхтэй. Одоо эргүүлж таглаад буцааж хийгээд би дахиад юм төлөх юм байна. За тэр яг хаа Герман руу явуулах юм шиг. Вау. Миний шүлс Герман руу очих гэсэн. Шүлс. Sorry, жоохон муухай хэлчлээ. За миний сорц те. Тийм гутаа 4-6 7 хоногийн дараа ариун гарнаа гэсэн. Тэгээ вебсайтаараа ороод тэдэн хувийн DNA тэндээс гарч ирнэ гэсэн. Тэгээ надад нэг юм амар одоо таалагдсан юу вэ гэхээр амар сонирхолтой санагдсан нь юу вэ гэхээр угаасаа яг 100% монголцтой 100% хятадцтай хүн энэ дэлхий дээр байхгүй. Тийм болохоор яг хэдэн хувийн хаанаас одоо миний өвөг дэцтэй ингээд одоо цус нийлж ингэж орж ирсэн бэ гэдгийг надад амар сонирхолтой байгаа. Тэгээд манай ажлын зүгээр шүү дээ. Тэр ч удаа хаанах хэлээ. Болгар илүү дээ. Болгар улсын нэг ч гэхгүй. Тэр ихч үзсэн чинь хятадаас 5% байсан гэсэн. Тэнгууд ингээд Азаас байна гэж юусоо бодож байгаагүй хүмүүс жаагүй. Тэг яг хөө тэгэхээр бүр ингээд амар гоё байгаа. Бүр ингээ мэдмээр байна. Бүх юм ингээд бүр яг ойлгомжтой гоё юм байна. Монголд байд юм болов энэ байхгүй бол оруулвал тэг гэхгүй. Яа окей. Ерөнхийдөө бол бүх юм бэлэн байна. Бэлэн болчлоо. Одоо тэгээд ерөнхийдөө бүх яах ихээ ойлгочих суучраас эхэлцгийх үү дээ. Би л энэ хөвөнгө яагаад ашиглах хэрэгтэй болохгүй байна. Томоо. Энэ хүнтэй ямар ч холбоотой юм энд байхгүй юу? Йоо Монгол гадаад хүн монгол хэлийг одоо сурах гэж байгаа бол энийг юу гэж шалгуулах вэ? Байхгүй байгаа юм шиг байсан байхгүй юу? Okay. Whatever. Би цаг харах хэрэгтэй байна. Би цаг аваад яг 30 секунд гэсэн шүү. Би 60 секунд. Окей. 1 минут эхэллээ. Би тэгтээ амар тэнийг юм гластайгаа мартчих. Хугарах юм байна. Сорцоо уртлынхны хушууг нь хуглаад одоо энэ шингэн зүйлтэйгээ саунд нь хийгээд маш сайн таглаад тэгээд энэ саунд нь хийнэ. That's it.
жоохон сандарлаа. Яасан гэсэн чинь би клост байгаа байхгүй юу? Уруулын одоо өнгөлөгчтэй баа гэсэн. Яг уу энэ тийм амар өнгө мөнгөхүүжсэн дээр мэдээж химийн бодис байгаа штэ. Тэрэндээ хүрэхгүй гэж амар хичээж ингэж үрлээ. Ой, тэгтээ би яаж эдгээр намайг гэж мэдх юм бол би нэр энтрээ бичиж өгөх болохгүй хаа. Oh my god, байж гараа. Би нэг юм бурууч. Энэ QR код эссэн шүү дээ. Энэ QR кодыг нь уншуулах хэрэгтэй юм байна. Энэ QR кодыг нь уншуулах хэрэгтэй. За би угаасаа утсаа авах хэрэгтэй байна. За ерөөхдөө бол ингээ ойлгомжтой. Окей тий. Камера ашиглах хэрэгтэй, вебсайт утсаа ашиглах хэрэгтэй болчиход байгаа учраас ингээ бичлэгээ дуусгах чинь. Тэгээд энийгээ би Герман руу угаасаа явуулчихна. Тэгээд ирэхээр нь би та нартай хариуг нь барьдаа. Oh my god. За сайн бацхан юм нахаа. Welcome back. I'm back. Oh my god. За тэгэхээр би дөнгөж сая имэйл аваад тэгтээ өнөөдөр штэ бүр хитэн 7 хоногийн дараа ирээд байгаа юм дээ. Угаасаа нэлээд утгаар байсан. Тэгээд одоо болохоор өнөөдөр 2025 оны 3 сарын 29 заяа 5 дахь өдөр. Ирландд одоо яг 16 цаг 13 минут болж байна. Надад яг Ирландын цагаар бас 11 цаг 31 минутанд мэйл ирсэн байлээ. Би ажилдаа ерөөс харж таагүй. Тэгээ секретээр авсан очиод ингээ шилэрчсэн. Чаа мэйл харсан чинь ирсэн. Oh my god. Би жоохон сандраад байна. Миний камер жоох хөдлөөд тах юм. Just in case би энэ бичлэгийг явж гин үгүй юу харах хэрэгтэй хаа. Энэ аим гоё юм алтмаар гол нь яг ингээд миний result, миний одоо DNA тест маань тэгээд чулуун дээр гэснэ ready to explore your ethnicity гэж аахгүй бүр сандраад 100% Монголиа гэж гарвал яах вэ? Эсвэл замтгүй байж аа. За камера чеклсэн, мик чеклчихэд буцаа түрээд ирлээ. Би бүр амар сандраад excited байгаа болохоор бүр өсмөсөө самж чадсангүй. За sorry зүгээр шууд let's go. Oh my god. Яа яаж л энэ юу нь ямар гоё юм бэ? Энэ хартаа. Вебсайтын энэ өнгийн хартаа. Ингээд юм яг шөнийн тэнгэр шиг харагдаж байгаа юм болоо та мэдгүй. За ямар ч гэсэн чулуун дээр ready to explore your ethnicity. Let's go. Oh my god. Би яасан даа гэхээр зүгээр ямар ус үндэсний цус надад бас байгаа бол гэдгийг мэдэх. Okay, let's go. Чулуун дээр you are Хүй Монгол. Яа Монголыг гэхгүй. Chinese, Central Asian нь 55.8%, Chinese нь 42.4%, 1.8% Bengal, Bangladesh. Oh my god. 55.8% Central Asian гинэ. 48.4% Chinese гэж шít. Oh my god. 1.8% Bengali. Bengali нэрштэй те Бангладеш, Бутан хавцаа байна. What does it mean? Okay, 50.8% Central Asian. Of course. Ямар ч гэсэн надад бүр ямар ч тийм барууны тэгэл Африкийн энтер бол юу ч алга. Уран чимэг, parents third cousin. What? Уран чимэг гэдэг хүн байт юм бэ? 50 настай Австрид улсад амьдардаг заяа. Энэ хүн parents third cousin гинэ. Би уран чимэг гэдэг нэртэй Австрид амьдардаг 50 настай хүн танихгүй. Энэ миний хамаатан байна. Хамаатныхаа үнийг оллоо. What? Австрал улсад хятад хүн байна. 20 настай. Хамаатан гэсэн үг. Oh my god. За, дараагийнх нь Отгон баяр Цэдэн дамб гинэ. Яа, за sorry.
Хинбэ? Хинбэ өөрөө? Отгонбаяр Цэдэн дамб. Яна би одоо хамаатнуудаа арай нэрийг мэдгүй юм шүү дээ. Отгонбаяр Цэдэн дамб гэдэг хүн танихгүй. 40 настай заяа. Энэ гэхдээ улс нь байхгүй байх юм. Ямарсан гадаад улсад амьдардаг юм шиг байна. Энэ heritage test-ийг угаасаа би Монголд байхдаа ерөөсөө сонсож байгаагүй, Монголд авдаг үг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ би бараг Монголд авдаггүй л I don't know. Мэдэхгүй байна. Ёо, надад амар их хамаатан гараад ирсэн үе. Уран чимээг манай их чиг уран дээр гэдэг шүү дээ. Гэхдээ за тэр нэг ч хамаагүй л байна. За дараагийнх нь болохоор Людмила Дашиева гэдэг 60-аад настай эмэгтэй хүн Америк улсад байна. Parents Ford Song гэнэ. Medium confidence. Яг нь нэлийн ойролцоо юутай DNA-тэй хүн байна. За тэгээ дахиад инх төгс жаргал сайхан 30 настай Америкийн нэгдсэн улсад нэг юм эрэгтэй байна. Бас нэлийн ойролцоо DNA-тэй. Oh my god. Ямар сонирхолтой юм бэ? Калинов Цэнджав 30 oh my god 80 настай. Яа тэгтээ ямар гоё юм бэ? Амар таалагдчихшоо. Амар сонирхолтой юм байна. Та хэд бас ингэж үзүүлэх гоё юм шүү. Хардаа 50.8% Central Asian. Гэтэ би энэ дээр яг ямар улсыг яриад байгааг би ойлгомоор байна. Яг миний ойр дотны заяа. Хамаатан дунд энэ тестийг өгч исэн хүн байхгүй юм шиг байна. Эсвэл яг энэ вебсайтаар өгч исэн хүмүүс байхгүй гэсэн болов. Ямарсан close family-д бол ямар ч DNA тестэн дээр хүн байхгүй, extended family дээр байхгүй. Close гэдэг чинь бүр яг ээж аав ах дүү шүү дээ. Тэгээ extended гэдэг нь одоо манай хамаатны ах нар хич нар бол явчихна. Distant relatives дээр 107 хүн гарч ирсэн байна. Үгүй бараг 110-аад хүн гарч ирсэн байна. Эднэртэй ямар нэгэн байдлаар би холбоотой л гэсэн үг юм байна. Oh my god. Ooh. Тэгэхээр би 50.8% Central Asian, 42.4% Chinese, за ингээд China Mana гэдэг унваа хөөе. Та нар ч гэсэн бүгд ийм байгаа шүү дээ. За 1.8% Бенгалийн гал. ChatGPT-гээс болохоор Бутан, Бангладеш хоёрыг ингээд яа би яг угаасаа амар буддизм зэн минь амар дуртай штэ. Яа тэрндэг амар шууд холбоцсон дээ. Тийм Бангладеш Бутан хоёр. Би өөрийгөө яагаад ч тийм жоохон арагшаа чиглэлтэй байх юм болов гэж бодсон штэ. Орос руугаа туваа мууар хуу. Ээж нэг тийм ирээд судлаа юм багтаа. Хараа Central Asian гэхээр би ер нь амар баруун луга бас байгаа хгүй юу. 50.8% Central Asian гэдэг чинь Казахстан, Станы орж байгаа шүү дээ. Яа энэ Станы улсууд намайг татаад идэг уус яг ийм юм биш. Станы улсууд яагаад ч намайг татаад идэхгүй юу? Стан. Okay, oh my god, за тавшиж яагаад ч сонирхоо. Wait, what? Personal info more. What? Энэ надаас what? Энэ вебсайт надаас аав ээжийнхаа нэрийг, эмээ өвгийнхаа нэрийг, төрсөн онцор өдрийг асуулгасан байхгүй. Асуусан байхгүй би өгсөн. Син чи юу вэ? Би аавынхаа зургийг юусаа яг баг чинь энэ вебсайт миний аавын зургийг гаргаад ирсэн байх юм. Wow. Гайхалтай. Okay. За anyway би нэг жоохон discover хийгээд тэгээ ерөнхийдөө бол ойлгомжтой би бол Central Asian хүн юм байна. Станы цус нэлийн ихтэй. Гэхдээ Central Asian гэчихэд яга Монголын газрын зургийг тодруулахгүй байгааг нь би ойлгохгүй байна. Монголчин тэл Central талаардаг шүү дээ. За anyway. Okay, имерхүү байна. Хөө та бас турш үзүүл. Сонирхолтой л. Peace. Нүр мүрээ жанслангүй шууд гослаа гэж.